Сайн бацаано одоо бүгдээрээ эсийн хэмжээний талаар, ер нь эсийн талаар part 2-тойгоо танилцгаая. За, эсийн хэмжээг аваад үзэх юм бол энэ нэгждэр нанометр болон микрометр, пикометр гэсэн ойлголтууд гарч ирдэг. Тэгэхээр тус бүрдээ ямар учиртай вэ гэхээр 1 нанометр нь 10-ын хасах 9 зэрэгтэй, 1 микрометр нь 10-ын хасах 6 зэрэгтэй, 1 пикометр нь 10-ын хасах 12 зэрэгтэй тэнцэж идэг. За тэгвэл бидний биеийг 30-аас 37 их 80 буюу триллион үүсгдэг тий. Тэгвэл тэр эсүүд маань ерөөсөө 10 микрометр хүртэл хэмжээтэй гэсэн үг. За 10 микрометр хүртэл гэхээр эс болон харилцан адилгүй хэмжээтэй гэсэн үг хаана ч тий. Яагаад тэгэхээр эсүүд маань нөгөө 30 их 80 эс маань 250 өөр мэрэгсэн эсүүдийг үүсгдэг байхгүй. Мэрэгсэн гэдэг нь одоо жишээлбэл бид нар тодорхой мэрэгжил эзэмшдэг те биохимч, математикч, физикч ч юм уу те санхүү эдийн засагч энэ гэдэг. Яг түүнтэй ижилхэн эсүүд маань одоо нүдний эс, гэлний эс, мэдрэлийн эс гэх мэтчлэн ялгаран хөгждөг. Тэгэхээр тухайн эс ямар биологийн үүрэгтэй түүндээ цохилдсон хэлбэр хэмжээтэй байдаг гэсэн үг. Тийм болохоор эс болгоны хэлбэр хэмжээ нь харилцан адилгүй байдаг хахны. За тэгээд ихэнх эс маань ийм хэмжээтэй. Гэтэл тэр эс дотор дахиад нэг сонирхолтой заяа. Бидний биед тодорхой үүрэг бүхий эрхтнүүд байдаг шүү дээ. Тэрнтэй яг ижилхэн эс болон өөрийн гэсэн тодорхой үүрэг бүхий эрхтэнцрүүттэй байдаг. Бид нар альва зүйлийг харахын тулд нүдтэй байдаг шиг тухайн эсэд одоо янз бүрийн макромолекулуудыг задлахын тулд лизосон байдаг гэх мэтчлэн. За одоо энэ слайд дээр харагдана гэсэн үг. Тэгэхээр эсүүд маань бүр ингээд юуны эсийн гэдгээсээ хамаарат эрхтэнцрүүдийн энэ тоо харьцаанаас ялгаатай. Жишээлбэл булчин гэдэг маань маш их энерги шаарддаг одоо эрхтэнчтэй тий. Тийм болохоор энерги үүсгдэг митохондор бусад одоо эсүүдээс булчингийн эсэд илүү их дотоо байх ч юм уу те иймэрхүү онцлогуд бас байдаг бахны. Тэгээ микроскопийн төрлүүдийг аваад үзэх юм бол гэрлийн микроскоп байна. Одоо энгийн тухайн хэсгийг харах судалгаа хийхэд бол мэдээж зориулагдсан. Бүр ингээд нарийн түвшинд тэр бичил бүтцийг гадруугийн эсвэл дотоод бүтцийг харахад электрон микроскопыг ашигладаг. Ч юм уу эсвэл тухайн эргэтэнцэр аль хэсгээс хаашаагаа хэрхэн одоо шилжин хөдөлж ийн, ямар өөрчлөлт орж ийн, тухайн уураг хаашаа зөөвөрлөгдөж ийн гэх зэргийг судлахын тулд флуоресцент микроскопыг ашигладаг ч юм уу те. Энэ мэтчлэн маш олон янзын одоо микроскоп байдаг ба хийж байгаа судалгаанаас хамаарат ханы сонгож ашигладаг бахны. За мэдээж эсийн бүтцийг наривчлан судлах микроскопоос ахуулаад тоног төхөөрөмж илүү наривчлаад эхэлсэн байх нь зөвхөн ийм эс байд юм байна, тийм эс байд юм гэхээсээ илүүтэй дотор нь дахиад тухайн эс чинь яг ямар бүтцтэй юм те хоорондоо ямар ялгаатай юм гэх зэргийг наривчлан судлах боломжийг мэдээж микроскоп бидэнд олгодог. Тэгээд ерөнхийдөө эсийг удамшлын материалыг хадгалж байгаа байдлаас нь хоёр ангилж байгаа. Прокариот, эвкариот. За про гэдэг нь өмнө гэсэн үг, карио гэхээр бөөм, тэгэхээр бөөмийн өмнөх. За бөөмний өмнөх гэдэг нь юу илэрхийлээд байна вэ гэхээр бөөм гэдэг тэр эргэтэнцэр үүсгэхээс өмнө тухайн энэс өөрийнхөө удамшлын материалыг цитоплазмда чөлөөгдөн хадгалдаг байсан гэсэн үг. Тэгэхээр бидний мэдэх бактериуд прокариот эстэй ордог бахны. Эв гэхээр жинхэнэ кариот гэхээр бөөм. Тэгэхээр жинхэнэ бөөмтэй эсүүд гэдэгт маань амьтан, ургамал, мөг, нэг эстэн зэрэг маань жинхэнэ бөөмтэй гэж явдаг. Тэгвэл бөөм гэж яг юу юм бэ? За энэ хүү бүтцийг харах юм бол бөөмний нэг яг өнгөтэй харагдаж байна те. Түүн дотор удамшлын материал байгааг бол дүрсэлсэн байна. Тэгэхээр удамшлын материалаа тусдаа ийм бүр ингээ мембран бүрхүүлтэй ийм тусдаа бүрхүүл бүхий эргэтэнцэрт хадгалагддаг болсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бөөм дотор явагдаж байгаа үйл ажиллагаа гадаад орчинд явагдаж байгаа бусад үйл ажиллагаар хязгаарлагдахгүй те саад болохгүйгээр өөрийн гэсэн ийм орчинтой болчихж байна гэсэн үг. Гэтэ ишээ орох юм нь орж гарах юм нь гардаг ийм сүрхэг бүтцтэй байдаг онцлогтой ахны. За энэ үртэл согтоо хамт хийсэнд баярлалаа. Тэгээд өөр асуух сонирхолтой зүйл байвал комент бичиж үлдээгээрэй. Тэгээд суугаад дагаад лайк болон ширээ мартваа. Бай.